Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Монгол хэлний багш байна. Монгол хэлнийхаа дэвтэр сурах бичгийг бэлдэнэ. Өмнөх хичээлийн даалгавруудаа санацгаая. Өгөгдсөн үгсийг утга хэсгээр задлж бүтээврийг тайлбарлах даалгавар өгсөн байгаа. За, даалгавраа шалгацгаая. Өнөөдрийн хичээлээр эхийн учир шалтгааны уялдаа холбоо гэсэн хичээлийг үзэх болно. Дэвтэртээ сар өдрөө тавиад гарчгаа бичнэ. Хүүрнэмж эхийн талаар бид юг мэдэх вүлээ? Юуны өмнө эхэд тодорхой дүр гардаг. Дөрүүдийн дунд үйл явдал өрнөн. Үйл явдал нь цагийн дараалалтай байдаг тухай бид мэддэг. Эхийн үйл явдлын уялдаа холбоог ойлгохын тулд нэгэн ихтер ажиллах болно. Өмнөх хичээл дээр үзсэн элжиг морь хоёр хэмээхийг дахин анхааралтай уншицгаая. Элжиг морь хоёр. Эрт цагт нэг хүн элжиг морь хоёртой байжээ. Замаар явж байхдаа элжиг нь моринд "Миний ачаа тун хүнд байна. Би бүгдийг хүргэж чадахгүй. Чи миний ачаанаас бага нэгч болов авч хөнгөлж өгөөч" гэхэд морь хайхарсангүй. Элжиг зүтгэсээр байгаад хамаг тамираан барж өгчээ. Эзэн элжигний бүх ачааг моринд ачиж бас дээр нь элжигний нойтон арьсыг тохоход нь морь янцаглан "Би гэдэг амьтан ингэж зовлонд баригдах гэж хөөхий би яасан азгүй юм бэ? Түрүүнд түүний ачааг багж чадахгүй хөнгөлж өгөх нь яав та? Одоо бүх ачааг нь ачаад бас нойтон арьсыг нь тээж явах ч гэжтэй" хэмээн гасалжээ. Алхам 1. Дараах асуултанд хариулаарай. Элжиг яагаад үхсэн бэ? Зүйтэй. Морины үл хайхарлаас болж үхсэн. Морь юуны учир зовлонд унсан бэ? Элжгийг хайхраагүйгээс болж зовсон. Алхам 2. Дараах тулгуур бичиглэлийг ажиглан эхийн санааг тодорхойлъё. Элжиг морь хоёр ачаа ачин явж байсан. Морь элжгийг үл хайхарснаар элжиг үхэж морь зовсон бэ. Үүнээс үүдэн эхийн гол санааг тодорхойлвол амж зан эцтэй өөртөө зовлон авчирнаа гэсэн санааг илэрхийлсэн байна. Алхам 3. Дараах дарааллаар уншвал та нар эхийн үйл явдлыг ойлгох уу? Зүйтэй, ойлгомжгүй байна. Эхийн үйл явдлыг тэгвэл зөв дараалалд оруулан бичээрэй. Эхийн үйл явдлыг хэрхэн зөв дараалалд оруулснаа шалгаарай. Нэг хүн элжиг морь хоёртой байжээ. Энэ бол эхлэл, эхний үйл явдал. Элжиг ачаанаасаа хөнгөлж өгөхийг мориноос гуйжээ. Энэ бол зангилаа, үйл явдал цааш өрнөх хэсэг болж байна. Элжиг зүтгэсээр байгаад үхжээ. Үйл явдал өрнөж. Эзэн элжигний бүх ачаа арьсыг морин дээр ачжээ. Энэ бол үйл явдал өрнсөөр туйлдаа хүрсэн байна. Морь элжигний ачаанаас хөнгөлөөгүйгээс болж өөртөө ачаа нэмүүлсэндээ халгалсан. Энэ бол тайлал боллоо. Ингэж хүүрнэмж эхийн үйл явдал учир шалтгааны дараалалтай байх ёстой. Учир шалтгааны уялдаа холбоо гэж юу вэ? Юм бүхэн болж байгаа үйл явдал бүхэн ямар нэг шалтгааны улмаас бий болдог. Эхний үйл явдал дараагийн үйл явдал бүтгэхийн үндэс болно. Учир шалтгаанаас үүссэн үйл явдлууд хоорондоо холбоо хамааралтай байна. Ямар учраас, яагаад, ямар асуудал урган гарч ирсэн бэ гэх зэрэг асуултаар учир шалтгааны холбоо хамаарал урган гардаг. Өгүүллэгийн зангилаа буюу учир шалтгаанаас
дараагийн үйл явдал өрнөн. Дэвтэртээ тэмдэглээд бичээрэй. Даалгавар сурах бичгийн хуудас 23. Нэгэн сэхэ эхийг анхааралтай уншаад 2 дугаар даалгаврын учир шалтгааны асуултанд хариулж бичээрэй. Баяртай хүүхдүүд ээ.